Энэ аль компани дээр байгаа лээ? Энэ цифр дээдлийн хоёр. Моннес бүрд Бүрд дээр байгаа юу? Бүрдийн тэр цэгэр зураасаар ингээд авцсан байгаа шүү дээ, тий? Бүрдийнхаа. Танаа дээр тэр яг хойдлын барилга хүртэхэд нэг игнээ нэг 10-аад айл үлдчихээд байгаа байхгүй. Одоо энэ зурган дээр харагдаж байна да. бүрдийн зургийг гаргачих. Цөөхөө нэг игнээний 8 айл. Энэ айлууд ийм учиртай байна. Тэр дээд хэсгийн айлуудтай бидэд бол хоёр талд гэрээ байгуулсан байгаа. Газрын үнэлгээнд дээрээ тохиролцохгүй байгаа асуудал байна. Тэрнээс биш огт уулзаагүй гэсэн юм бол байхгүй. Жишээ нь нэг хашаа 3 гэр байгаа. 3 гэр юу гэсдэг вэ гэхээр 3 он суц хүсдэг. Тэгээд ерөнхийдөө нэг тохиролцооны гацаан дээр орчихсон. Би ингэж ойлгосон. Ганхуу дарга танаа дээр яг энэ 8 айл бол аль бие суурь дахин төлөвлөлтийн бүсэд нь ороогүй мэн гэж ойлгосон. Тэр дээдлийн барилга хоёрын дунд нэг гудамж үлдсэн байл. Амжилттай хувьд нэлээд өндөрт байдаг байхгүй юу? Тий, жоохон өндөр харсан. Хотыг хуваасан дээр ингээд яг тэр хэсэг бол ингээд байдгүй. Гэтэ бидэд бол тухайн үед 2013-аас 16 онд бол энэ айлуудтай бол хоёр талд Та тэгээ зөвшөлтсөд бол чөлөөлчих гэж штэ. Тэгэхээр байсан. Одоо бидэд яг хоёр талтай бариад энэ айлуудтай тохиролцохоор энэ айлууд одоо нэг үнэлгээ нь маш өөр болоод ерөнхийдөө асуудалтай байгаа. Ганхуу дараа ингэж болохгүй юм. Ер нь дахин төлөвлөлт ингээ хил хязгаараа хийж таахнаас хаваалтанда эдэд яг тэр нэг игнийг хайцсан байгаа байхгүй юу? Бүс дороогүй болохоор яг бид нар шууд дуудаад гэрээ гэж компанитай явах боломжгүй болчиход байгаа. Харин тийм учраас би хэлэх гээд байна шүү дээ. Одоо яг наадах ойлгочод байгаа учраас. Гэр оролтын газрыг дахин төлөвлөлтөд барилгажуулах төсөл хийхдээ 2 онд яг нэг гудам нийлүүлж гэж үлдээхгүйгээр тэгэхгүй бол 2 он дээр дундлын айлууд үлдчихэд байгаа юм гэл. Тэгэхээр эдний компани өөрсдөө ер нь хилцээд орж байгаа юм чинь эдний хэмжээгийн шинжилээд энэ хойдлынх нь айлуудыг оруулаад тэгээ эдний дээр чөлөөлөх үүргийг оруулчул яа. Боломжтой өстэй даан дээр. Албажуулаад ханшаа бид бол айлуудтай бол тохиролцоод бэлэн байгаа мэдээ саналаа тавьж байгаа. Манайх тэр уулзалт зохион байгуулалт байгаа. Үүнээс хойш яг зүгээр дахин төлөвлөлтийн бүс нутгаа тогтоохдоо 2 он тэр дундлын нэг игнээ годомж үлдээхгүй байх тал дээр анхаарч явах хэрэгтэй байна. Одоо боломжтой бол албасаар эднийд чөлөөлөх үүргийг албажуул. Эдний дээр бүсэд нь оруулаад эднийхийг үүргэжүүлээд чөлөөлөхтэй 8 айл юм билээ шүү дээ. Та 8 айлтай тэгээд тэр үнэлгээ аргачлаар нь хийгээл тэгэл тохиролцох хэрэгтэй бол гэсэн.